Энд чинь бул нэмсэн байна. Жамын дус. Өрнөөд. Монголоо. Ажил үлэн тавлаг. Өөрх гэрн тохно. За ямар айл ааштай хүүхэд ирв. Энэ сах яриад нөө сонсон ивэл чихнэмэл ирлээ. Чихнэмгээд ирлээ. Хушуу нэмэж боломгүй юу? За хушуу хэн байл ахнуу үзье. За. Авирг гэснээс та нар ер нь өгөөсийг нэг тодорхойлооч. Юу гэ? Өөснийхөө занг нэг тодорхойлооч. Би бол хэн нэгдэг гэж. Сайхан цагаан цэлгуусууд байна уу? Өөрийгөө тийм хар бараан хүн гэж байдаг юм уу? Хилдэг хүн. Байхгүй. Яста хар бикигээс өөр хар бараанаараа дуудуулсан хүн байдаг юм уу? Бага. Өөрийгөө тэгж хэлдэг. Бага. Гутарсан хүн л тэгж хэлдэг байх та. Би бол өстой бүтлгүү байхгүй. Одоо би игэл даргах. Яадаг. Би юу? Би бол игэл даргах. Ийдэг дэлгөө. Ийм бүсгүй байна. За зүсний хувьд. Би сэсгэр шар байна. За. Манай залуу тэгээд хэлнэ. За. Би бол цагаан цайлган гинэн итэмтгий төлөв даруй уйхан сэтгэл. Цэрээр амар гэсэн. Худлаа яхаар ингэж ирээд гэсэн. Хэлмэж мөрөө. За дахиад оролдож байгаа. За би бол найрсаг, уян найрлахаа. Өөрөө эсэргүүцэж байгаа. Занга. За үнэнээ хэлээ. За үнэн нь ер нь нэг жоохон хөргөө ааштай. Атгуу. Тэгээд нэг жоохон санаатай. Хүмүүсийг аль болох нөгөө хүмүүсийн сайн муу итгэл даах хэсэг нь дандаа ажиж явдаг. Тийм юм байна. Амьсгал нь уужирж байгаа. Би чамд хэлсэн. Хүн өнөнөө уучраа илүү тайван амьсгалж чаддаг гэж. Тэгэл наалга. Уян наалга. Ууж амьсгалж байгаа хэлчихье. За манай бондгор ах. За хүсэж байгаагаа би тийм хүн байхыг хүсдэг гэж хэлэх юм бол нэг өөрөө гаддаг. Яг ингээд үнэн байдлаа хэлэхээр бас өөрөө гаддаг байхгүй. За хүсснээ хэлээд үзье. За хүснээ хэлэхээр чинь за би ер нь бол ийм баяр баясгалантай цагаан цайлган хүн болгонд итгэдэг. Итгэдэг үл юм байна. Тэгээд нэг одоо нэг хүмүүсийн ингээд нэг юм хайрладаг дүр төрх байдаг штеп. Ингээд айгуу гоё юм өөдрөг бүх юм өөдрөг ярьдаг. Готрон юм байна тийм үү? Бүх юмыг ингээд муу юм байсан ч ингээд сайныг нь олж хардаг тэндээс. Одоо ингээд муу юм байсан ч гэсэн ямар ч муу юм дотор сайн юм олж харж чаддаг зэ. Тийм байхыг хүсдэг. Ягаад тэгэхээр тийм хүмүүст амар дуртай байдаг байхгүй юу? Амьсгал боодод өөхөх шатлаа. За үнэ хэлээ. Тийм би чаддгүй л дээ. Тийм хүснээрээ тийм би чаддгүй. За үнэнээ хэл. Хүн болгонд итгэж чадахгүй. Хүнд итгэлээ өгөх гэж боо юм болно. Ягаад вэ гэхээр тэр итгэл гэдэг чинь одоо миний хувьд айгүй үнцэнтэй зүйл байхгүй юу? Тэгэхээр тэрийг ингээд хаамаагүй үнд итгээд тэрнээс болоод алдаа явчихна гэдэг чинь гин тэнгийн зан гэж боддог байхгүй би. Тэгэхээр итгэл даах үнд нь л итгэнэ. Итгэл даахааргүй эсвэл одоо танихгүй мэдэхгүй үнд бол айгүй болгоомжтой харцсан. За нэг юм. За нөгөө нэг муу юм дундаас ч ингээ сайн юмыг хардаг, хорвоог ингээ гэрэл дөнгөөр
алтан нарнаар харанхуй шөнөөр хүртэл нар болж харддаг тийм чадвар байхгүй надад. Байгаа юм байгаагаар нь л харна. Тэгээд амьсгаа нууж ирж байгаа. Үнэ ярьсан дээр байдаг юм аа гэж. За шүн болж байна. Энэ шүн ямар ч нар байхгүй. Тэр нар гэдэг энэ дүрээд байгаа чинь сарны гэр шүү л гэж хэлдэг. Тийм л хүн. Гэхдээ өдөр болж байна. Одоо сайхан жинхэнэ нар чи одоо гарч байна. Бити энийг ингээд үүлний цагаар орох төдөөс сар гэж энэ дүрээдээ. Нэг тиймэрхүү л юм ярьдаг. Тийм л хүн байна. за уулан хөмсөгт. За. Унаа яа. Өөрийгөө тодорхойлоход хэцүү л дээ. Гэхдээ ямарсан би бол дуу жоохон муутай, үг дуу зөөтэй гэж боддог. Хүмүүстэй нэг яриад идэггүй. Тэгээд нэг нөгөө дотолсон үнтэйгээ бол маш сайн ярьдаг. Тэгээд дотносоогүй ч юм уу тийм хүмүүстэй бол үг яриасаа нийлээд идэх юм шиг байлаа. Тэгээд Чамд дэми хоолоо заа яаж дээ. нэг тиймэрхүү байлаа шүү дээ. Наадах чинь зүгээр нэг нь вэ шүү дээ. Тэгээ цаашаагаа сайхан. Над шиг дэлгэрэнгүү тайлбарлаа. За тэгээд чи за метр 78. Франц Бэй. Совцлаа яваад гэдэг. Борцороотой турхаа. Баярс. За өрчин. Хөнгөн шингэн За нэг хөнгөн шингэн биш ээ. Гэхдээ яг гоо. Тиймэрхүү л байна да. Би бол ширтэй гэж нэмж хэлмээр. Ямар ширгүүдээ тэгээд одоолтол ингээд өстө болохоосоо болохгүй шүү дээ. Тэ. За микрофоны дараагийн үнэлж байна. Тэнд Хаашаа нэг шүү. За би тэгээ хэлчихэж байгаа тийм зүйл юм ээ юм. Бас л одоо үг дуу зөөхөнтөө тэгээд хэлхээсээ нэг хийчихүүлгүйсэн одоо нэг хийх гэж зүгтгээд нэг л замтаа гэдэг. Адгуу гэсэн үг. За нэг тийм адгуу шээ тайван доо. Чи юу гэдэг байлаа. Манайхан бүгдээрээ өндөр царайлаг үзэмж төгөлдөр гэж. тийм шүү дээ. Гүбиш тэгдгүүлдэ гаднахаа харцаар тэгж чи тийм хүмүүсийг цуглуулад муулуулаад тухайн юм ярьдаг шүү. Би анзаарахгүй шүү дээ. Тэгсэн чинь жи дандаа ааш арын шингийн алдагдaltaй хүмүүсийг сонгоод байсан юм шиг. За өвгөн би өөрийгөө тодорхойлъё. Өвгөн би гинэн итгэмтгий. Нэг л даруу. Төлөв төвшин. Төмөн олондон инрэлтэй. Төвгийг сэтгэгчлэн ангилсан. Чин шудраг. Тийм л нэгэндээ. Над чөлөн байна. Яасан сонсож явгүй байлоо. Айгу авахгүй. Сонсоод нэг юм сонир бэ. Энэ За авахгүй. ингээд мэддэг хүмүүсээ яг ингээ хэлэхээр энэг дээр нь энэгээл те. Зарим дээр наазаа үнэ хэлж гин энэ тоглоод байна гэж мэдээд байгаа байхгүй. Тэнгүүд нөө таныг чи амьдар мэдэх болохоор яг үнэ хэлээд байна уу, худлаа хэлээд байна уу гэ таны амьсгайг ингээд яасан чинь Ууж ууж байгаад хүчээ. За тэгвэл энийг үзэл дээ. Би өөдөгч юмны болгоныг зулгаах дуртай саваагүй савсганса. Үг газарыг эхгүй үйлдэл хол хайдаагүй. Үглээ нэг юм байна гэвэл яаж ийн. Төрөөнийхээс арай найшлаад байгаа юм шүү. Арай үнэлүүд өгöd байгаа юм шүү. Гэтэ нөгөө боддоор нь мэддэггүй хүн учраас яаж хэлсэн таны хэрэгэлтэй. Яаж хэлсэн нөө яаж тохируулж хэлэх нь бол яг нэг цаанасаа бодлоготойгоор гэх юм хийж болохоор байгаа байхгүй таны нөхцөлд бол. Бид нар бол болохгүй. тэгж харагдж болно шүү дээ, тий. Бид нар бол болохгүй шүү дээ. Бид нар нэгнийгээ мэдээ ингээд би ингээд цагаан цалингаа хэлэхэд хаана шоолж шүү дээ. Би тийм л байхгүй. Тэгээ цагаан цайлган гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Цагаан цалин гэж юу? Ерөнхийдөө юм их гэгэлээр хардаг. Юмны сайн талыг л хараад тэрэндээ хөөрч явдаг нэг л хэлдэг гэж ойлгодог шүү дээ. За та нарын санал нэг байна уу?
амархан баярлж байгаа юм даа. Тэгээ бүх зүйл нүдний өмнө. Тэгвэл энэ залуу мөн штэ. Яагаад цагаан цайлгыг ихээр шоолоод байгаа. Бүх юм нүдний илэл байна штэ. Ууралах нь хамар дээр нь, уйлах нь нүдэн дээр нь, аашаалах нь аман дээр байж л байна штэ. Тэгчээд хараад бид нар энэ явц цайлгын дотроо юм бодож байгаа гэж бодоод идэв юм болоо. Гадна талаас нь төрхийг хараад тэгж бодоод байна. энэ тийм бодолтой амьтан шиг харагдаад байгаа. Тийм байна. Үгүй шүү дээ. Илүү сэтгэлийн хөгөөрөө гин томоогүй л шүү дээ. Би өөрөө зүйл тодорхойлсон шүү дээ. Хамт байж ижил хүмүүс мэдэх байх та. Тэ? Гэтэ гадна төрхөө чи хараад тэгэх шүү дээ. Одоонуудыг харах юм юу ямар даруухан бэ гэлж шүү дээ. Нэг чи хэдэж даруухан байж дэвчихгүй. Тэр бол үнэн болов. Уу ядахна тийм үү? Ямар даруухан. Төрийн янзлалын хувц өмсөн түүний энд нэг болонд нь цацаг зөөхгүй бол тавьчихдгүй амьтан чи байхгүй юу? Тийм бидээ. Тэр чи одоо өөдөн баха зангал гэсэн үг л дээ. Яг хитрхи имэг цэгцтэй авах бол утгагүй. Би бол тэгжүүд ямар нэг юм жаахан сонин баг хэрэгтэй ш тэгж боддог байхгүй. Тэгтээ гаднаас хүн хараад тэрнийг мэдэхгүй ш. Би дуугаа. Яг чи нүдэн дээр нь цацгаа тавьд юм. Тэр угаасаа хүн таних чинь явдалтай байс та. Одоо ингээл тавал их сайхан өөр ингээд тодорхойлоход амьсгалаа хянаад ярихад болоод штэ. Нэрээ тийм болов гэтэл хэлж байгаа байхгүй. Гэтэл цаана заавал эргэлзээ байгаа. Ягаад тэгэхээр бодтоор мэдхгүй, бодтоор танаагүй учраас нөхөрлөж үзээгүй учраас за энэчтэй юм нуугаад гэсэн юм байж заавал. Тэр одоо нүүр царайг нь харж байгаа ч гэсэн одоо ингээд танихгүй үнийг ингээ ярианаас нь тодорхойлоход бас хэцүү байхгүй. Та би ямар хүн гэдгийг ингээд нэг юм чийлээ шүү дээ. Би нэг тийм хүн юм хүн гэдэг. Тэгэхээр нүүр царайг нь харж исэн ч гэсэндээ тэр үнийг тодорхойлох хэцүү. Ягаад гэвэл өмнөх юу ямар нөхцөлд ямар зан авир гаргаж ирсэн яасан харьцуулах боломжгүй учраас. Надтай хүмүүс анх нөхөрлөгтөө их болгоомжилж харьцдаг. Ягаад гэвэл энэ тийм ховын дийлгээд алдааг нь чалчсан байх үедээ гэж имээдэг. Шууд гаднаас нь хараад товч гэж бодоод байгаа юм таныг. Угаасаа өртөөч юм чи. Мэржлэр нь бодоод байна тийм ээ. Тий. Өртөөч чинь бас хажуугаар нь хяналт шалгалтын байх юм шүү дээ. Тий. Наглаа. Гэхдээ дотн нөхрөлсөн анд нөхдөөд маань хайран бүр мүглээ надад илчилж ийдэг. Уул нь би ховлох ёстой байтал ягаад тэдний зовлонгийн хүүдий болж дуулаж явах ёстойгоо мэддэг чигүй. Надад л зовлонгоо тайлж байвал тэд нэр цэнгэлтэй болж явдаг тийм хүмүүс шүү дээ. цааш нь дийлэгдэх болохоор тэгт юм шүү. Тайвшруулж чаддаг байх та. Нэгт нууцлал нь надад ойлуулдаг. Жишээ татаж тэдний амьдралаар ярихгүй. Тэгэхээр өстө нөгөө хар нөхөд хишгэрсэн дээр гэдэг шиг яг ингээл цаашаа дамжуулахгүй хүнд хэлэх нь илүү аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг юм шүү хүмүүс. Нэрийн нууцлаад дамжуулж болно шүү дээ. Тэр чинь амьд жишээ болгоод тийм биз дээ. Би нэрийн нууцлах битгий хэл цаг хугацааг нь өөрчилж ярьд юм чи. Тэр гол нь тийш ярьдаг шүү дээ юм. Хүүсийн сольж болно, цаг хугацааг нь өөрчилж болно, дүрийн өөрчилж болно. Тэгтээ тэр бол жишээ, амьдрал жишээ болгож байна. Тэгтээ хувь хүндээ болохоор та маш их нөгөө ухаалаг зөвлөгөө өгч чаддаг учраас тайвшираад буруу зүрхийг олохын тулд их ханддаг байсан байх гэж боддог. Тэгэхээр харилцааны өндөр чадвартай болохоор тийм ээ. Тэгэд байна уу? Нууцсан тэмдээл байна да. Хүмүүс их сайн шүү дээ. Зовлон жаргалаа заавал хин нэгэнд ярьж дэмжлэг зөвлөгөө авчих гэдэг. Тийм биз. Тэр дэмжлэг зөвлөгөө өгөгч хүмүүс нь тийм үү? Дууга даруй байх тусмаа их амар байдаг шүү дээ. Харин ч гинэн томоогоо цайлган манай залуу шиг байх тусмаа аюулгүй байдаг шүү дээ. Манай залуу шууд өмөөрөл дургуун үргээд байна. Алчихуу гэж ингэх байх та. Тийм шүү дээ. Хүмүүс хэл нуусаа ярьдаг. Алаадаг гэдэг. Надад нь ярьдэн штэ. Ер нь тэгээд нөгөө яриад хүний юм өөрийн зовлон дээр хүний зовлон сонсох шүү угаасаа зовлон штэ гайтай. Тэгэхээр ер нь аль болох сонсохгүй гэсэн штэ. Түүнээс ярих нь бол хүлээж авна штэ. Түүнээс тэгэл хэцүү штэ.
Тэгээ яг уу ярьсныг цаашаа дамжуулдаггүй. Яах вэ? Тэр хүний хэрэг шүү дээ. Яг тийм. Өөрөө Тэр хүний хэрэг би ярьж явах юм. Угаасаа үйл явдлыг би тусалж чадаж байвал энд яриа төгсөн. Тийм. Тусалж чадахгүй бол би цааш нь дамжуулж тусыг ирнэ. тэгнэ. Ийм тоглогчдод хүмүүс амьдралаа ярих дуртай байдаг шүү дээ. Тийм биз? Заавал эндээс нэг гаргалгаа гаргана гэж итгэлтэй байдаг шүү дээ. За ийм хүнийг нөхөд анд бол биш. Тэг найз гэдэг. Найз биш ээ. Найз чинь тэг нөхөд гэдэг нь тодорхойлтоор хэлдэг дээ. Найз чинь болохоор арх хувааж уудаг хэлнэ. Амьдралаа ярихгүй цэнгэлээ хуваадаг бүлгээ хэлж байна. Нөхөд гэхээр асуудлаа хуваалцдаг хэлнэ. Анд гэхээр ажлаа хуваадаг хэлнэ. Тийм ялгаа байдаг шүү нэрээ амьдрал дээр тий. Ингээл бүгдээр адилхан л найзалдаг хэрнээ нэгэндээ болохоор нэг нь муу үзүүлэхгүй. Дөө дандаа л өстө бүх юм сайхан болж бүтээд байгаа ингээл жаргалтай гээл тий. А тэгсэн хэрнээ өөр нэг найзтай болохоор зэрэг хамаг зовлонгоо яриаддаг. Тэрийг нөгөө нэг найз нь болохоор зэрэг энэ их жаргалтай хүн гэл нөгөө түнөөсөө зовлонгоо нуугаад эндээ хэлдэг. Тийм бодчих амьдрал дээр зөндөө идэг ш тий. Тэгэхээр тэр чинь хүний хувь чанараас болоод их ч нөө. Нөгөө найзуудынх нь хувь чанараас нэг нь магадгүй зовлонгийн сонсохоор доогдох үед ч юм уу цааш нь ярьдаг ч юм уу. Эсвэл бахна хандаг ч юм уу тий. Тийм учраас зовлонгоо ярихгүй заавал жаргалаа ярьдаг. Өөрөөр хэлбэл найр цэнгэлээ. Найз. Зовлон, зүдгүүрийн нөхөд үйл ажиллагааны анд гэж англигтаад л байдаг. Амиа за асуул гарвал амиа даатах ус хэмжээний нөхрөл гэж байх уу? Байна. За тэр анд уу? Үйл ажиллагаадаа би ингээд явлаа гэхэд яваад өхөө мэдэж явлаа гэхэд ар гэрээс ч гэдэм үү өөрийн сэтгэлээр боллоо. За энэ хүнд л даатах шүү гэсэн нэг тийм хэмжээний ихтгэлтэй. Тийм нөхөл одоо ховор доо. нөхөд болоод найзад тийм үйл ажиллагаадаа байхгүй. Цусан анд тийм үү. Ясан андын төвшөндөө л амиасаа илүү итгэж ар гэрээ даатхан шүү. Цусан ясан гэхээр ямар андах вэ? Тангар мөнгө өрснө хамаатай нөхөд. Тангар өрснө. Цусан тэгсэн анд гэдэг нь өсөв. Яг заавал яс цусаар нэг гэж ялгаад байна. За. Цусан анд гэх юм бол энэ үйл ажиллагаа зориж буй ажиллагааны дараа харилцаа салж болно. Ухамжтай юу. Зөвхөн нэгж үйл ажиллагаагаар тухайн нөхөрлөл бий болж байгаа. Илүү гэр хэлэлцээр шин чанартай. Тэгвэл тухайн үйл явдалд урвж харвахгүй. Тийм үү? Хамтран ажиллагч гэрээ хэлцлээс өөр. Илүү сэтгэлээ шингээж урлах хүмүүсийг цусан андууд гэнэ. Ясан андууд гэдэг нь эцгээс олбоолоод нөхөрлж гисэн гэр бүлийн холбооноос үргэлж хамт зовсоор байгаад бие бинийгээ өөрөөсөө ч илүү мэддэг болчихсон. Цаашид тэрэн хүмүүнгүүгээр өөрийгөө төсөөлөхөн болчихсон. Ах トゥ амраг садангаас илүү үе тэнгийн хүч нэг ухаан нэг гэдэг итгэлээр харьцдаг. Тийм хүмүүнийг хэлээд байгаа юм. Багын найз. Ухамжтай юу? Магадгүй эцэг их нөхцүүлээгүй байсан чиг өсөх тарних үйлдэх бүх хил зовлонго гэмт үйлбэл гэлбэлцэх нүглээ бүгдийг хамтаар хийж бас нууж явсан тийм толгоонуудыг хэлнэ. Зовсон гэхлээр одоо бизнесийн хамтрагч нар шиг юм байна шүү дээ тий. Би эндээ итгэдэг, итгэлтэй. Нэг нэгээ одоо араас нь хутгалчихгүй. Тийм ээ. Тэгээд бизнесийн хамтрагч нар нэг компаниг хамт үүсгэн байгуулсан хүмүүс гэдэг чинь нэг нь одоо байхгүй болох юм бол арга ирийн ч гэсэндээ бас итгэж болох байхгүй юу? Тийм. Нэг нь бол тийм юм байна. Нөгөөх нь бол бүр багын найз шиг. Ямар нэг одоо бизнесээ ашиг сонирхол, ямар нэг нэгдсэн дур хүсэл, хобби энтрээр найз болоогүй бүр ингээд зүгээр
Ерөөсөө нөгөө заяаны найз бүр багасаа найзалцсан. Тэгээ бүр эцэг өвгдөөсөө найзалцсан. Тийм л найзууд юм биш үү? Тэгэл үхэн хөтлөл найзлах найз. Тийм. Тэгэхээр та нарын анд нөхөд хэр байна да? Найз, нөхөд, анд аль аль төвшнээс нь байна уу? Ер нь бол тэгээ аль альд нь байгаа л. Зүгээр одоо өөрсдийнхөө найзуудыг ангилааг бол болохоос ш. За энэ нь бол найзтуудын, энэ нь бол нөхөрлөх хүн. Энэ нь бол бүр ясан анд маань байна, энэ цусан анд маань байна гэж тодорхойлог бол болохоос ш. Ерөнхийдөө бол тэгээд байгаа л та найзууд. За тэгэхээр ойр дотныхоос сэтгэлийн шарах авах хэцүү. Гэр бүлчиг байсан, танилын хүрээ байсан. Ялангуяа итгэлийн хүрээнд байсан хүмүүсээс сэтгэлийн шарах авах үнэхээр хэцүү. Энэ сэтгэлийн шарах үүсэх нөхцөл яаж бий болдог вэ? Итгэл алдгал. Буруу ойлголцол. Бас гомдол. Тэр буруу ойлголцол нөө салхигүй хөлтэй. Хооч юу? ер нь олон шалтгаан байгаа юм биш үү? Үнэхээр одоо анд найз байх юм бол ховж ивэнд нэг автахгүй шүү дээ. Ховж ивэ гэсэн чи тэр чин дотор итгэж байгаа юм чин. Тэр найз анд нөхдөг өөртөө харьцаж ижил тэр үнэр үнэ худлыг мэддэг шүү. Яг бол анд нөхдийнхөө мөнгө Ховж ивээс гадна бас ийм байгаа даахгүй юу? Найзгаа зүгээр л өөрөөр бодож явсан. Ямар нэг юм хүн өөрт нь хэлсэн биш, зүгээр л яг ингээд хүн өөрийгөө өстэйг өөртөө адилхан боддог гэдэг штеп. Яг тэрэн шиг ингээд зүгээр найзынхаа үнэн дүр төрхөөс өөрөөр л өөртөө төсөөлөл үүсгэж бодсон байсан. Тэнгүүд нэг удаа ингээд үнэн дүр төрхийг харцдаг ч юм уу тий. эсвэл өөрөө тэнэг байснаа ухаарах ч юм уу. Тий. Тийм ч яж болно. Тэр нас танилын хэмжээнд л шүү дээ. Найзаа үнэн төрхийг мэдэхгүй бол яг санал найзлж байгаа. Одоо л бидний ихэнх найз тийм шүү дээ. одоо нөгөө багын найз, сургуулийн найз, их сургуулийн найз, ажлын найз тиймэрхүү л төвшний найз. Тэгээ одоо багын найзууд гэхэд чинь ингээл ажил дээр гараад өөр сургууль сураал ажил дээр гараад ингээд үзэл бодлууд нь өөр болчдөг тийм үү. Тэгээ төлөвшил нь өөр болчдөг. Бид нэр багт ингээд бие биендээ итгэл найзлал итгэл гэдгийг ч мэдэхгүй байхдаа ингээл тоглож исэн тэр үеийнхээс өөр хүмүүс болцсон байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо нөгөө найзаа харилцаа ч байхгүй болчихно. Тэгэхээр эн чинь нөгөө дундуур нь ховж гүйсэн хүмүүсэн гэдгээсээ илүү бас нөгөө хүн бүтээгдэж байдагтай холбоотой асуудал. Үгүй таниагүй биш. Шинжлэгдэн байгуулагдсан асуудал. Өөрөөр хэлбэл шинжлэгдсэн найзаагаа чи хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал. Үзэл бодлууд нь өөр ганцаар төлөвшөө явчихчих гэсэн үг шүү дээ. Юу ч мэдээгүй байж байгаа жишээлбэл бөө уснаас болоод би аягүй олон найз алдсан шүү дээ. Нэрээ найзууд эвдэрх юм бол үзэл бодол юм байна ер нь. Үзэл бодол зурж иж ер нь найз алгуулдаг. Өөрөөр хэлбэл туулдаг байсан тийм үү? Одоо амьдралаас үүдэлтэй. Туулаж байсан нөхцлүүдээс үүдэлтэйгэр та хоёрын одоо амьдралыг харах өнцөг нэг нэг жигдэрч өөрөлд мөр зэрэгцсэн орон зайд байсан байхгүй юу? Тийм үү? Гэтэл үйл явдал нэг өргөдөд та хоёр биеийнхээ өөдөөс харж яж болно. Эсвэл нэг нь нөгөөгийнхээ араас харж яж болно. Тийм биз? Ямар тач нөгөө зэрэгцээ орон зайгаас холдсон учраас тухайн үйл явдлаа ойлгохгүй байгаагаас л нөхөрлөл зогсчихж байгаа юм шүү дээ. Ухамжтай юу? Чиний найз ард чинь үлдсэн байгааг чи мдээгүй л байхгүй. Тийм учраас ардаасаа хотголууллаа гэдэг шүү дээ. Тэр чинь үлдсэн учраас утгалж байгаа шүү. Үннийг хэлэхэд. Гэхдээ энэ ч одоо найз нөхөрлөл салах ганц шалтгаан бол биш шүү дээ. Тийм өөр олон шалтгаан байгаа шүү дээ. Та хоёр нэг орон зай, нэг өнцгөөс л ертөнцийг харж чадах болсон цагаас л нөхөрлөл, найзлал
андын холбоодоос орчихд. Өөрөөр хэлбэл энэ харилцаа холбоо бол мөрөн мөрөөрөө зэрэгцээ орон зайдад үүсдэг харилцаа болохоос биш, урд урдаасаа харж байгаа хүн урд хойноо байгаа хүн хоёроос үүсдэггүй гэдгийг л ойлгож ав. Тэгэхээр магадгүй нөгөө хоёр найз уужаал их сайн найзууд уужаал нэгэн дарга болонгот ингээд найзын харьцаа хүн дөрөд ирдэг штеп. Урд хойноо орчиж штеп. Тийм байна тий. Дээр дор орчиж чинь тий. Тийм. Тэгэхээр одоо нөгөө найзтай Дээр доороо. Дээр доор. нэгэн дарга нэгэн зэрэг дэш яваад шүү дээ. Ийм биш шүү дээ. Урд л гарч байгаа шүү дээ. Тийм үү? дээд гараас уцдаг байхгүй дарганаас. Би доороос нь харна. Дээд давхар гацсан. Найзынхаа яаж таних вэ? Бүксийн Тэгэл найзч болчтой юм биш үү? Бүксийн араа таних болохоор. Яг нь таны урд хасан та найзынхаа бүсийг л харна. нурууг нь харъя. Тэгээ зарим тохиолдолд ямар нэгэн нөхөрлөл бол дурсамжин дэр их байдаг юм шиг. Тийм ээ. Дурсамжаа дуурсаж хуваалцах тийм юу байж тэр нөхөрлөлөө хадгалаач байгаа шаардлагатай шүү дээ. Одоо ч үе зээг ондууд гэх юм бол их бит хоёр чинь тийм үү? Төрсөн их ондооч төрүүчилсэн амьдрал ижил гэдгээрээ. Анхны согтолтоо сагуулаад сүүлтийн согтолт хүртэл л хандаллаа шүү дээ. Тэгэхээр бит хоёрын дундаа хуваалцдаг дурсамж маш их. Зарим үйл явдал түүнгүүгээр оршихгүй. Тийм төвшөнд өрнөдөг учраас л хагцаж чадахгүй, ханилж чадахгүй юмнууд байдаг. Үгцэн ойноос зурлалаа. Тий. Амаргаас минь илүү амар юм шүү. Тэгээд тэр дурсамж нь гоё дурсамж авах хэрэгтэй үстэй. Нүгүй. Бас муухай дурсамж авах юм бол тэр чинь тэр муухай юм бодохыг хүсэхгүй тэр хүнтэй уулзахгүй шүү дээ. Гүү тийм биш. Бид хоёр чинь бие бинийгээ алахыг зовдож ийсэн. Ингээд тэгтээ тэгэл 10 дурсамжлаа гэж 9 гоё 10 дахь нь алахыг завдсан л байхгүй. 10 дахь нь алахыг завдсан яг үнэ. Тэгэхгүй тэгэл одоо юу гэдэг хамгийн одоо муухай өөрийнхөө санахыг хүсэхгүй цаг үедээ тухайн үед яг хүссэн үсээгүй нэгээ дэмжээл мөрлөөл ингээл явах шаардлага хүнд байдаг штеп. За магадгүй шоронд орсон бэ гэж бодъё л доо. Тэгэхэд ингээл нэг шоронгийн нэг хүнтэй тэр шорондоо одоо ингээл нэг юм найз нөхдөй холбоо үүсгэсэн. Тэгээд байж байгаа тэгээ шоронгоос гараад нөгөө хүн чинь засархыг хүсчээ гэж бодъё л доо. Эргээд нөгөө шоронгийнхоо найзуудтай гэмт хэрэг хийгээд явъя гэсэн бодол байхгүй бол нөгөө найзаасаа сална шүү. Тийм биз дээ. Тэр урд хонол орцсон байл л да. Энд чинь урд хойнол орж байгаа үзэгдэл шүү дээ. Шорондоо нэг жоохон нөхцөрчлөө шүү. Тэгээд хоёулаа шоронгоос зэрэг галлал гэж бодъё л доо. Тэгэхээр хоёр хүний үзэл бодол мөр зэрэгцэн оролцоод биш л бол урд хойноо орчиж л байгаа юм. Тийм байна. Тийм байна. Орон зай сэтгэл тийм. Тий. Бид хоёр ч бас өөртөөсөө би шаадуудаасаа шалтгаалаад өөр хоор тийм үү хаад ноёдод захирагдаж байснаасаа болоод бие биенийхээ отхыг сүргүүлж байсан нөхдүүд. Тэглээгээд нөхөрлөл салаагүй юмдаг. Яагаад вэ? Өөрсдийн хүслээр биш юм чинь. Гэхдээ тэгтээ тэд чинь өөрсдийн хүслээр байж аж дайнд орно шүү дээ. Тэгээ яагаад хүссэн найзууд ээжж биенийхээ отхыг сүрүүлэх юм? Улс төрийн үзэл бодол. Улс төрийн үзэл бодол. Одоо өөрсдийнхээ хамыг өмөрсөл гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр ч одоо эхнэр нь ардчилсан намынх нөхөр нь ардын намын хоёр гэдэг чи одоо тий. Тэр хоёр шиг л гэсэн үг. Хоёр чи үзэл бодол асуудалтай үстэй. Тэсгэрнээ байгаль дагуулстай. Тэр үзэл бодол асуудал гэж бодод. Зөвлөлттэй үстэй. Тэгэл дайны талбар дээр очивол бие биенийхэн отгийг галдаж тийм үү. Яг гэр гэрийнхээ дэргэд ирсэн. Эхнэр хүүхдийг алж чадахгүй зүрх шиг зогсчихж байгаа байхгүй. Ямар амар юм бэ? Яас. Түр тэрэнд хүртэл тулаад бахтай яа тийм. Тэгчээд танаа хүн байна уу гэж дуурах хамгийн хэцүү байдгийг. Хэн очиж алсан бэ? Та очиж мэдээж би л төрхрэгдэж байж таараа шүү дээ. Тэгээ очсон чинь их биетэй. Яг би яг тэр аймагт их биетийнх байна гэж бодоагүй. Тэр чинь өөрөө доншуул амьтан шүү дээ. Тэгээд харин эзэлж явсан чинь тэднийх тааралдаад алах гэсэн чинь нэг таньдаг хүүхдүүд. Тэгээд
авраараа гараад ирсэн чинь таньдаг эмэгтэй. Үгүй танаа хүн байна уу гэсэн чинь юу илээ гэдэг. Нэг юм бол болж л байсан. Тэрнээсээ мэдчих яваагүй гэдэг чинь өөр байхгүй юу тий. Мэдсээр гэхдээ тэр чинь их бийд чинь намайг мэдсээр байж манай отог руу дайлсан гэд гомддог байхгүй юу. Явуулж л байгаа. Тэгэхээр над чинь нөгөө буруу ойлголт чинь бас гарч ирж штэ. Буруу ойлголцол гарч ирж штэ. Нэрэн. Тэрийг яг хуу залруулж чадсан. Тэгээ мэдээгүй гэхээр чи болоод мэдээгүй байх уу? Чи болоод чих тавиагүй байх уу гэдэл буруу шах бөмбө шалтгаанаа олоож авна штэ. Ер нь найзуудын асуудалтай л да. Одоо жишээлбэл саяны ярьсан жишээ штэ. Одоо ингээ манай нөхрийн найз манай гэрээ галдан шатаагаад сэлэм далаагаад ороод ирэх юм бол тэр нөхрөө дахиж уулзахгүй. Юу тэр чин тэгжсэн бидтэй гэл ингээл. Тэгээд алах гад сэлэм далаа чи танай хүн байна уу гэхэд чи яг гэж хариулах уу? Тэгэл одоо байвал байна гэл байвал хүүе танай найз чинь намайг алах гэдэг нөхрөө гаргаад байхгүй болвол тэгэл байхгүй энэ гэл тэгэл нэг айл бол халуусгүй байх гэж бодож штэ. Тухайн цаг үеийн нөхцөл байдал. Тэр л хамаатай. Яг үл яг одоо хэрвээ их битэд ийдсэн яг тэр хотог гэвэл анханаас л асуудалд орно штэ. Яа нэг тэр минь байгаа. Яах вэ? Ятгата мэдээ хүргээд чи цухтаач энэ хүн чинь ханыхаа даалгаврыг биелүүлэхэд тулд тийм үү? Ятгата нөгөө цухтаа гэж. Тэгэхээр нөгөө санаандгүй байсан орон зай тэр одоо ард түмэнд байсан газар нь очсон байгаа байхгүй. Тэгэхээр чи хин хинийгээ хараад ойлгох л тоо. Тэгэл ойлголцсон. Даалгавар ийдүүлж яваад зэрэггүй ч бас хэцүү л дээ. Тэр тохиолдолд бол угаасаа өөр юм. Тэр тохиолдол гэдэг байхгүй энэ мэдчихлэн тийм үү санаандгүй чи ингэх ёсгүй дэ гэсэн үйлдэлүүд анд нөхдийн хайралцаг маш томор сэвт байдаг. Тийм биз? Одоогор жишээ авах юм бол татрын байцаагч найзынхаа компани шалгалт оруулах юм бол тэгэл дуусаа болох нь шүү дээ. Яа тийм. Наадахтаа чинь туман адилхан асуудал. Чи шалгалт оруулахгүй бүр ингээд ерөөсөө шалгалт цохуулахгүй баг компанид гэж мэддэгчгүй байх ёстой байсан шүү дээ гэж ярих нь шүү дээ. Тэгнь. Тэгэхээр энэ чинь найзаасаа болохгүй чадахгүй юм хүсэж байгаа юм шүү. Тийм. Энэ мэдээлэл үйл ойлголцлууд нөгөө чинийхээр найзыгаа өөрөөр төсөөлж исэн гэдэг асуудал чинь бас л гарч ирнэ. Энэ үед яасан байдаг гэхээр найзууд өөдөөдөөсөө харцсан байгаагаа мэддэггүй. Болон зэрэгцэн орон зайд ижил үзэл бодолтой байх ёстой гэдэг. Энд чинь нүүр тулалдах, найзтайгаа нүүрлэх ёстой цаг хугацаа. Энэ мэт тийм үйл ойлголцлын орон зайд бол ёстой нүүрээ харсан дээрээ бүх хоёр талын ойлголтоо тэгш итгэх шаардлагатай болдог. Магадгүй найз чинь баруун талд чинь зогсож байгаад зүүн талд чинь ч зогсож болно. Энэ найзыгаа өөр таних үйл явдал юм шүү. Жишээ нь Харбекийг би өөрөөр таньж байсан баг. Эмийн хормой, садар амтан, ховхон болгоны хойноос хөөцөлддөг залуугаар нь мэднэ. Тэрүүгээр нь сэтгэж явсан. Тэгэд эмэгтэй хүний асуудлыг гарамгаа шийддэг л гэж бодож явсан. Ингээд царцсан. Гэтэл айхтар засагч байсан байгаа юм да. Тэр үед миний баруун талд байсан үзэл бодол зүүн талд гарч ирж байгаа юм. Та яагаад өөрийгөө баруун зүнээр хоодог юм чи? Хэллээ шүү дээ. Садар амтан гэж боддог найзыгаа чадвартай амтан гэж бодсон байхгүй юу? Тэгэхээр чинь энэ миний үзэл бодол орвонгоороо эргэж байгаагаа баруун талаас зүүн тал руу шилжсэн гэдэг байгаа юм. Гайхлаа шүү дээ. Тэгээд зүүн талаас баруун талж гарч болно шүү дээ. Тэгээд чадварлаг гэж бодож байгаад чаддаггүй юм байна гэж таних үеч байдаг шүү дээ. Та яагаад баруун гараа одоо хамгийн зөв гарлаа гэж боддог юм те? Зүүн гараа чадварлаг гэдэг юм шүү. Зүүн гараа чадварлаг гэж үзэж байна. Ягаад? Ягаад гараа баруун зүүнээр нэлгээд байгаа. Та чи нэг л хүн шүү дээ. Ягаад зарим найзаа чадварлаг гэж зүүн гарталтаа аваад заримыг нь болохоор миний зүүн гар чинь сул доороо шүү дээ. Тийм учраас нөхөх орон зайлууга тавьж байхгүй юу? Миний чадахгүй чаддаг гэд өргөмжилж байгаа царайд. Тийм л гайхаад байгаа. За баруун нь болохоор зэрэг би тэр орон зайд тусалдаг.
Өөрөөр хэлбэл тэтгэх ёстой газар. Тэрний нэмрийг цэвэрлэж тийм үү. Хүүхэнтэй орооцолсон нэрийг ангижруулж өгөх ёстой. Тэгээ хойлоо бандангийг хойноос нь шүрдэг ёстой талбар гэж бодоод баруун талдаа игнэж байсан чинь эсэргээрээ би тэрнээс тусламж хүсэх ёстой болоод ирэхэд зүүн талдаа тавина гэдэг. Тэгэхээр чадамжаараа тавина юм лээ дээ. Миний чадахгүй миний энэ одоо амт нөхөн би одоо юм бол баруун гар шиг тэр хүнд ингэж тэр хүний баруун гар болж ингэж зүтгэн гэдэгсэн. Хаа хамгаална манаа гэсэн юм шүү дээ. Тэгэхээр нэг хүн дээр ч гэсэн тийм биш дээ. Одоо ингээд би нэг найзтай байлаа гэхэд миний чадахгүй нэг чадвар тэр хүнд байгаа. Би тэр хүнд надад тэрүүгээр туслана. Тэгэхээр чин тэгэж бодохоор би тэр хүний зүүн гартаа авмаар тийм үү? Туслах үедээ баруун талдаа, туслуулах үедээ зүүн гартаа авчил байна гэсэн үг шүү. Тэр хүн түүнээс туслалцаа авах үедээ би зүүн гартаа ав. Тэгэнгүүт дараа нь миний туслалцаа гараад ирэнгүүт топ гэж зүүнээсээ баруун тийш ч юм уу. Тэмж байгаа юм. Юу тэгвэл найзууд чинь ингээд баруун зүүн гэл ингээд наашаа цаашаа гүгэл идэв шүү ер нь. Тэгдэг шүү дээ. Аль ч мөрөндөө байсан хамаагүй анд нөхөд үргэлжлэн шүү дээ. Тийм Тэр бат нэг талдаа яачаал за энэс хөдлөхгүй гэсэн. Тэр анд нөхөрлөл гэдэг чинь ердөө сэтгэлийн бэ нүү, биеийн бэ нүү, орон зайг дүүргэж байгаа харилцан тэмтэглэл хэлдэг шүү дээ. Харилцан тийм. Нөхсөн хөргөн. Тийм. Өөрийг нөхөх гэсэн үг шүү дээ. Зүүн гар нөхөх юм байна те. Өөрийг намайг нөхөж байна. Тийм үү. Нөгөө талдаа би тусалж байна гэдэг чинь өөр өгч чинь гэсэн үг шүү дээ. Тухайн хүндээ сэтгэл зүйн шарах үүсгэнэ. Нүх өөр. Нүх өөр гэж тэгэж гарч. За юу ч нарийн юм боддог юм дээ. Найз дээр хүртэл юм боддог тах. За тэгвэл зогсоё. За зогсоо. За зүйл тоо. За цаг болсон шүү.